Хүүхдүүдээ. За та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. За ингээд өнөөдрийнхээ хичээлийг эхэлье. За өнөөдрийн хичээлээ сэдэв нь харилцан үйлчлэл. За хичээлийн агуулга харилцан үйлчлэл, хүчийг дүрслэх агуулгыг өнөөдрийн хичээлээрээ судалнаа. За бүгдээрээ дэлгэцэнд харагдаж байгаа зургийг сайтар ажиглаарай. За 3 төрлийн зураг байна. Эхний зураг дээр шаар үлээж байгаа хүүхэд, дараагийн зураг дээр хайрцгийг түлхэж татаж байгаа хүн, мөн тэрэгэнцэр төрж байгаа хүн байна. Дараагийн зураг дээр бөмбөг тоглож байгаа хүүхдүүдийн зураг байна. За эдгээрийг ажиглаад зураг дээр хэдэн бие байна? Эдгээр бие биеиндээ нөлөөлснөөр биетүүдэд ямар өөрчлөлт гарч байгааг сайтар ажиглаарай. За та бүхэн юу гэж бодож байна? Ямар өөрчлөлт орж байна? Ямар биед нөлөөлөл үзүүлж биеийн юунд өөрчлөлт орж байна гэдгийг сайтар ажиглаарай. За зураг дээр байгаа биетүүд 1 буюу 2-оос 3 биетүүд байна. Эхний зураг дээр хүүхэд бөмбөлөг. 2 дугаар зураг дээр хүн хайрцаг болон тэрэгэнцэр байна. 3 дугаар зураг дээр хүүхэд бөмбөг 2 гэсэн 2 биетүүд байна. За эдгээр биеуд бие биентэй үйлчлэл үзүүлж байна гэж ярьдаг. Жишээлбэл эхний хүүхэд шаарыг үлээж байна. За тийм учраас хүүхэд шаар 2 бие биендээ үйлчлэл үзүүлж байна. Дараагийн зураг дээр хүүхэд бөмбөгөнд үйлчлэл үзүүлж байна. Хүн хайрцаг буюу тэрэгэнцэрт үйлчлэл үзүүлж байна. За ингээд үйлчлэл үзүүлсний үр дүнд биеүүдэд дараах өөрчлөлт харагдаж байна. За тэгэхээр нэг бие нөгөөдөө үйлчлэл үзүүлж байгааг харилцан үйлчлэл гэдэг. За 1-р бие 2-р биед үйлчлэл үзүүлснээр ямар өөрчлөлт орж байна вэ? За хүснэгтээ хараарай. 1-р бие хүүхэд, 2-р бие бөмбөг. За хүүхэд бөмбөгийг үлээснээр бөмбөлгийн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөж байна. За хүн хайрцгийг түлхэж татснаар байршил нь өөрчлөгдөнө, мөн тэрэгэнцэр хөдөлгөөнд орно. За 3 дугаар зураг дээр хүүхэд бөмбөгийг цохиж өшгөлснөөр тайван байсан бөмбөг хөдөлгөөнд орж байршил нь өөрчлөгдөх юм аа. За тэгэхээр эдгээр зургуудаас харахад нэг бие нөгөөдөө үйлчлэл үзүүлж байна. Үйлчлэл үзүүлсний үр дүнд биеийн хэлбэр, хэмжээ, байршил, хөдөлгөөнд өөрчлөлт орж байна. За бидний саяны үзүүлсэн хүснэгтээс харах юм бол нэг бие нөгөөдөө үйлчлэл үзүүлж байна. За тэгэхээр нэг бие нөгөөдөө үйлчлэл үзүүлж байгааг пьецэгт юу гэж илэрхийлдэг юм бол тэмдэглэж аваарай. За багш нь хэлж өгье. Нэг бие нөгөөгөө татаж, түлхэж, өргөж, дарж, тулах зэргээр бие биедээ үйлчлэл үзүүлж байвал тэдгээр биеүүдийг хоорондоо харилцан үйлчлэлцэж байна гэдэг. Тэгэхээр дээрх зурагт үзүүлсэн биетүүд бие биендээ үйлчлэл үзүүлж харилцан үйлчилсэн байна. За харилцан үйлчлэлийн үр дүнд юу өөрчлөгдсөн талаар бид нэр ярилцсан. За хүүхдүүдээ үнийг тэмдэглэж авсан уу? За харилцан үйлчлэлийн үр дүнд биесийн юу өөрчлөгдсөн бэлээ? Санаараа дэвтэртээ тэмдэглэж авъя. За 1-дүгээрт нь биесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн. 2-дугаарт нь биеийн байршил, мөн хөдөлгөөний чиглэл өөрчлөгдсөн. За мөн биеийн хурдны хэмжээ өөрчлөгдөж байна. За тэгвэл хэрвээ 2 бие хоорондоо харилцан үйлчлэсний үр дүнд хэлбэр хэмжээ, биеийн байршил, хөдөлгөөний чиглэл, хурдны хэмжээ өөрчлөгдөж байвал эдгээр биесийг харилцан үйлчлэлцэж байна гэж ярьдаг байх. За харилцан үйлчлэл нь
татах, түлхэх чиглэлтэй байна. За тэмдэглэж аваарай. Харилцан үйлчлэл нь татах, түлхэх чиглэлтэй байна. За хүүхдүүдээ зургийг ажиглаарай. Хоёр янзын зураг байна. Хүн ном суманд үйлчлэл үзүүлснээр хэлбэр хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Яагаад ялгаатай өөрчлөгдсөн байна вэ? Сайтар ажиглаарай. За эхний зураг дээр хүн номонд үйлчилснээр номны хэмжээ өөрчлөгдөж байна. За дараагийн зурган дээр хүн номонд үйлчилснээр номны хэмжээ бас өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ дээр хоёр зураг дээр ямар ялгаа байна вэ? За эхний зураг дээр номны хэмжээ багахан өөрчлөгдсөн байна. Дараагийн зурган дээр номны хэлбэр хэмжээ ихээр өөрчлөгдсөн байна. За яагаад ялгаатай өөрчлөгдсөн бэ? За та бүхэн юу гэж бодож байна? За хүний харилцан үйлчлэл нь их байвал их өөрчлөлт гарна, бага байвал бага өөрчлөлт гаргаж байна. За тийм учраас эдгээр хоёр зургаас хүн ном суманд ямар хэмжээний үйлчлэл үзүүлж байгаа нь харагдаж байна. Нэг нь их, нөгөөх нь бага байна. За тэгвэл энэ хоёрын их багын зөрүү хэр их байгааг яаж мэдэж болж байна вэ? За харахад бол биеийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөж байгаагаар нь мэдэж болно. За бас өөрөөр хэмжиж болдог юм болов. За үйлчлэлийн их бага байгаа нь мэдэгдэж байгаа боловч ямар хэмжээгээр их бага байгааг яаж мэдэх вэ? За хүүхдүүдээ бодорой. Хэмжигдэхүүн байдаг болов уу? За харилцан үйлчлэлийн их багыг хэмжигдэхүүн байдаг болов уу? Та нар юу гэж бодож байна? За харилцан үйлчлэлийн их багыг пицэгт тодорхой хэмжигдэхүүнээр хэмждэг. За тэр хэмжигдэхүүн бол хүч юм аа. За хүүхдүүдээ дэвтэртээ тэмдэглэж аваарай. Татах, түлхэх үйлчлэл хэр их байгааг хүч гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Хүчийг Ньютон нэгжээр хэмждэг бөгөөд N гэж товчлон тэмдэглэнэ. За дэвтэртээ тэмдэглэж аваарай. Татах, түлхэх үйлчлэл хэр их байгааг хүч гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Хүчийг Ньютон нэгжээр хэмждэг бөгөөд N гэж товчилж тэмдэглэдэг. За жишээ нь 8N, 23N, 12N гэж юуг илэрхийлж тэмдэглэсэн бэ? Та нар юу гэж бодож байна? За хүчийг Ньютон гэсэн нэгжээр хэмжинэ. Ньютон гэсэн нэгжээ товчоор N гэж тэмдэглэдэг учраас тооны ард байгаа N үсэг бол Ньютон гэсэн нэгжийг илэрхийлж байна. Тиймээс эдгээр тоонууд нь хүчний тухай ойлголтыг өгч байна. Тэгэхээр бид нар үүнээс хойш 8 Ньютон хүч, 23 Ньютон хүч, 12 Ньютон хүч гэж уншиж занших нэ. За зурагт үйлчилж байгаа хүч нь харагдаж байна уу? Зургийг сайтар ажиглаарай. Хэн юутай харилцан үйлчилж байна? Юу юутайгаа харилцан үйлчилж байна? Сайтар ажиглаарай. За эхний зурган дээр чарган дээр суусан үнэг чирч байна. За тэгэхээр үнэг чарганд тодорхой хүчээр үйлчилсэн. За энэ хүч нь их юм уу, бага юм уу? Бид нар хэрхэн мэдэх вэ? За дараагийн зурган дээр алах тавцан дээр байна. За алах тавцан доош нь дарж байгаа. Тавцан алхахыг дээш нь тулж өргөж байгаа. За алах тавцантай харилцан үйлчилж байна. Дараагийн зураг дээр үнэг шатан дээр авирж байна. Үнэг шатыг доош нь дарж байгаа. Шат үнгийг дээш нь тулж өргөж байна. За энэ харилцан үйлчлэлийн их багын хэмжээг бид нар хүч гэдэг хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. За дараагийн зурган дээр банзан дээр хүүхэд зогсож байна. Хүүхэд
банзыг доош нь дарж байна. Банз хүүхдийг доороос нь тулж байна. За энэ дээр хоёр бие харилцан үйлчилсэний үр дүнд банзны хэлбэр хэмжээнд өөрчлөлт орж мөрөөсөн байна. За дараагийн зураг дээр хайчаар ногоог хайчилж байна. Хайч ногоонд үйлчилснээр ногооны хэлбэр хэмжээ өөрчлөгдөж байна. За эдгээр зургийг харахад үйлчилж байгаа хүч нь харагдахгүй байна. Гэхдээ үйлчилж байгаа гэдэг нь бол зураг дээр харагдаж байна. За тэгвэл зурагт сумтай хэрчмээр юуг дүрсэлсэн гэж бодож байна вэ? За та нар санал бодлоо тэтэртэй бичээрэй. За үнэгний чарганд үйлчилж байгаа үйлчлэлийг чиглэлийг сумтай хэрчмээр дүрсэлсэн баг гэж бодож байна. Алхахны тавцанд үйлчилж байгаа хүчний чиглэлийг сумтай хэрчмээр дүрсэлсэн байна. За дараагийн зураг дээр үнэгний шатанд үйлчилж байгаа үйлчлэлийг сумтай хэрчмээр дүрсэлсэн байна. За эндээс үзэхэд хүчний үйлчлэлийг сумтай хэрчмээр дүрсэлдэг юм байна. За тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Хүч биеийн аль нэг зэгт тодорхой чиглэлд үйлчилж байдаг учраас хүчийг сумтай хэрчмээр дүрсэлдэг. За хэрчим нь 3 хэсгээс бүтгэн. Нэгдүгээрт хэрчмийн эхлэл цэг, хоёрдугаарт хэрчмийн уртын хэмжээ, гуравдугаарт хэрчмийн чиглэлийг заасан сум байна. За эдгээр 3 хэсэг нь юуг илэрхийлдэг юм болоо? За нэгдүгээр хэсэг болох хэрчмийн эхлэл цэг нь хүчний үйлчлэлийн цэгийг заадаг. Жишээлбэл чи найзынхаа мөрөн дээр дарж байна гэвэл чиний үйлчлэлийн цэг нь мөр юм аа. За тийм учраас хүчний үйлчлэлийн цэг дээр хаанаас эхлэхийг зааж байгаа юм. За хоёрдугаарт нь тэр хүч нь их юм уу эсвэл бага юм уу гэдгийг хэрчмээ маань урт илэрхийлдэг. Тийм учраас хэрчмийн урт нь хүчний хэмжээг заадаг. За дараа нь 3 дахь хэсэг нь болохоор хүч хаашаа чиглэн үйлчилж байгааг илэрхийлдэг. За тийм учраас хэрчмийн сумтай хэсэг нь хүчний чиглэлийг заадаг. Жишээлбэл чиний найз мөрөн дээр чинь дарж байвал найзын чинь үйлчлэл доошоо чиглэж байна. За харин чиний мөрнөөс татаж байна гэвэл дээш нь чиглэнэ. За тэгэхээр хүч бол хэмжээтэй мөн чиглэлтэй юм. За бид үйлчилж байгаа хүчийг харуулсан зураг байна. За эхний зураг дээр бид хүн үйлчилж татаж байна. Тэгэхээр хүнээс бид татах үйлчлэл үзүүлж байна. За дараагийнх нь биетийг хүн 2 гараараа шахаж түлхэж байна. За 3 дугаар зураг дээр биетийг хүн мушгих үйлчлэл үзүүлж байна. За зураг дээр сумтай хэрчмээр хүчний хаашаа чиглэн үйлчилж байгааг дүрсэлсэн байна. За тэгэхээр харилцан үйлчилж байгаа биеүүдийн хүчний чиглэлийг сумтай хэрчмээр хаанаас хаашаа чиглэн үйлчилж байгааг илэрхийлдэг байх нэ. За өнөөдрийн мэдэж авсан агуулгын хүрээнд дасгал ажиллая. За 1-р дасгал. Зургуудыг ажиглаад дараах даалгаврыг хийнэ. 1-р зураг халаасыг алхаар цогч байна. 2-р зураг илжгийг татаж түлхэж байна. 3-р зураг хүүхэд хаалгыг татаж түлхэж байна. За эдгээр зургийг ажиглаад 1-дүгээрт нь хүчний үйлчлэлийн цэг хаана байгааг тэмдэглээрэй. За хаана байж болох талаар төсөөлөн бодоод хаана тэмдэглэхээ бодож агаарай. За та бүхний бодсонтой багшийнх нь тэмдэглэсэн тэмдэглэгээ таарч байна уу? За хүүхдүүдийн үйлчлэлийн цэг болон алхахны үйлчлэлийн цэгийг тэмдэглэлээ. Дараагийн даалгаварт
бид үйлчилж байгаа хүчний жишгийг зурна уу. За алах алхаар хадаасыг зогсож байна. Алах хаашаа чиглэн үйлчлэх вэ? За хүүхэд илжгээ татж байна. Хаашаа чиглэн үйлчилж байна. Хүчний чиглэлийг зуръя. За та бүхэн ч гэсэн хаашаа чиглэж байгааг зурхыг хичээгээрэй. За та бүхний бодсонтой таарч байна уу? За хүчний чиглэлийг сумтай ярьчмаар дүрсэлсэн байна. За дараагийн дасгал. Дараах хүчнүүдээс аль нь их вэ? Яагаад? За зурагт 1, 2, 3 янзын хэрчим өгөгдсөн байна. Энэ 3 хэрчмийн аль нь их хүчийг илэрхийлэх вэ? За бүгдээрээ бодцоогоорой. Өөрийнхөө хэрчмийг сонгож аваарай. За зөв гэсэн хэрчмээ сонгож авсан байх. За багш нь тайлбар өгье. Дараах хүчнүүдийн аль нь их вэ? Яагаад? За хүчийг болохоор сумтай хэрчмээр дүрсэлдэг. Хэрчмийн маань урт хүчний хэмжээг заадаг учраас эдгээр 3 хэрчмийн хамгийн урт нь 1-р хэрчим байгаа учраас 1-р хэрчим нь их хүчийг илэрхийлж байгаа. Тийм учраас асуултны зөв хариулт нь 1-р хэрчим байна. За дасгал 3. Дараах өгнүүдээс тохирохыг сонгож өгүүлбэрийг гүйцээнэ үү? За нөхөх үгүүд хаалтан дотор байна. Дээш, доош, татаж, өргөж, түлхэж, таталцаж, дарж, түлхэлцэж гэсэн үгүүд байна. За эдгээр үгнүүдээс аль тохирохыг сонгон дараах өгүүлбэрийг гүйцээгээрэй. За 1-р өгүүлбэр чийдэн таазыг доош нь татаж байна. Тааз чийдэнг нь. За энэ цэгийн оронд тохирох үгийн тавих нь байна. Байна гэдэг үгний урдталд бас тохирох үгийг нөхөөрөө тааз чийдэн 2. За цэгийн оронд тохирох үгийг нөхөөрөө. За бүгдээрээ та сонголтоо хийсэн байх. За та бүгдийн хийсэн сонголт зөв байна уу, буруу байна уу? Тулгаж хараарай. За чийдэн таазыг доош нь татаж байна. Тааз чийдэнг дээш нь татаж байна. Тааз чийдэн 2 таталцаж байна. 2-дугаарт нь 50-ыг ном доош нь дарж байна. 50-р номыг дээш нь өргөж байна. Ном 52 түлхэлцэж байна. За дасгалаа амжилттай хийсэн хүүхдүүдэд баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Гэрийн даалгавар. Харилцан үйлчлэлийн жишээ гаргаж ямар үйлчлэл үзүүлж байгааг бичиж тэмдэглээрэй. 2-дугаарт нь сурах бичгийн 21-ээс 22 дугаар хуудсан дахь зургуудыг ажиглаж хэн юунд хэрхэн үйлчилж ямар өөрчлөлт орж байгааг бичиж тэмдэглээрэй. 3-дугаар даалгавар 20-оос 22 дугаар хуудсны агуулгыг уншиж мэдлэгээ баттгаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.